За миний асуулт сангийн яам эдийн засаг хөгжлийн яамтай холбоотой. За 2023 оны гүйцэтгэлээр за төсвийн орлого за давж биелсэн. За энд бол мэдээж уул уурхайн салбар хамгийн гол үргийг гүйцэтгсэн. За уул уурхаагаас өсөрсөн бас одоо дагсан орлогууд тийм. Тэгэхээр нэгдсэн төсвийн нийт орлогын 35%-ийг уул уурхайд ангараа бүртгүүлж байгаа. За тэр дунд бидний бас яг нэг ойлгох хэрэгтэй байна. Ерөөсөө л энэ бол нүүрсний биет хэмжээ төлөвлөжсэнээс 20 сая тонноор одоо давж биелсэнтэй л ерөөсөө холбоотой. Тэрнээс ч дэлхийн зах зээл дээр ч юм уу хятадын зах зээл дээр үн өсөнтэй бол холбоогүй. Яагаад гэх юм бол үн яг ясман дээрээ 10%-аар буурсан байна. За тэгэхээр мэдээж засгийн газраас явуулж байгаа за шин сэргэлтийн бодлого ерөөсөө нүүрс цаашаа гаргахад яг хязгаарлагдах хүчин зүйл болж байгаа бомбын холбоотой асуудлууд за мэдээж Эрдэнэс тавталгааг одоо дагсан 70 эдийн засгийг ил болгосон за уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль одоо амжилтаа хэрэгжсэнтэй л холбоотой. Тэгэхээр манай Монгол улс ерөөсөө уул уурхай за нэгсэндээ шавагдах баялаг за түүнээс орж иж орлогоос одоо эрс хэд хамааралтай болсон. За тэгэхээр энэ уул уурхайгаас хамааралтай эдийн засаг ялангуяа орлого даван биелэг тутам илүү хуримтлал заавал бий болгож явах хэрэгтэй. Ер нь илүү одоо орлого олох тусам хуримтлал нь тогтвортой өсчөөж буцаад ямар нэгэн савлгаанаас өөрийгөө хамгаалдаг. Тэгээд ч уул уурхайн баялаг үндсэн хуулиар энэ бол бас газрын баялагын өгөөж ард түмэнд шудраг оногдох ёстой гэдэг зарчмын дагуу ч гэсэн. Тэгэхээр энэ дээр за аудитын 10 спортын 17 дугаар хуудсан дээр нэг сонирхолтой статистик байна л да. За бид нэр хэдэн хувийг хуримтлуулж чадсан юм. За 22 онд аваад үзэх юм бол за бид нар нийт олсон орлогынхоо нэг 16.6%-ийг нь хуримтлуулж чадсан байна. За ирээдүйн үе сандаа болон төсвийн тогтворжуулалтын санд. За энэ нь дотоодын бүтээгдэхүүний бараг 5.7% Монгол улсад бараг сүүлийн 30 жил анх удаага маш том хэмжээний хуримтлалыг бид нэр үүсгэж чадсан дүр зураг гаргаж байгаа. Тэгчээд 23 онд харамсалтай нь энэ дүн буцаад буусан байна л да. Бид нэр 3 их найд төгрөгийг одоо хуримтлуулчаад 23 онд энэ нь буцаад 1 их найд болоод дотоодын бүтээгдэхүүн харьцуулах юм бол 1.6% болж буурсан ийм дүр зураг гарч байгаа. Уул нь бид нар нэг дотоодын бүтээгдэхүүний 5% хэмжих одоо хуримтлалыг цаашаа үргэлжлүүлээд явах юм бол энэ өөрөө маш сайн хэрэгэлтэй, маш сайн хэрэг макро эдийн засгийн тогтвортой байдлын хүрээнд ч гэсэн. Тэгээ жаргалан гişнэ би бас нэмээд 1 минутаа үргэлжлүүлээд авчих. За нэгдүгээрт. За 1 минут өгье. За хоёрдугаарт бас нэг асуулт нь аудит репортын 46 дугаар хуудсан дээр байна. За гадаад зээлийн үлдэгдэл. За эндээс бас сонирхолтой үр дүн гаргаж байна. За Монгол улс бол олон улсын гэрээ хилцээр хийгээд засгийн газар нэгсэндээ 20 орчим их найд төгрөгийн зээлийн хилцээр гэрээнүүд хийгдсэн гэсэн үг. За 2023 оны тайланд бол яг за бид нар 1.12 их найд төгрөгийг л гадаад зээлийг ашиглаж гин гэсэн үг л дээ. Том зургаар аваад үзэх юм бол бид нар нийт тэр гадаад зээлийнхаа 5 хүрэхгүй хувийг л ашиглаж чадчихна гэсэн үг. Тэгэхээр сая уян гişиг гişүнч бас асууж ийн л та. Сая нэг төслийн дурд чинь зарим ингээд гадаад зээлийн ашиглалтанд гарахгүй байна гэд. Тэгэхээр ер нь бид нар ямар зүйл рүү орцсон бэ гэхээр баг чөтгөрийн тойрог маягийн нийт орлогын 80% нь урсгал зардал руугаа явчаад үлдсэн 20% дээрээ ерөөс нэг жижигхэн одоо тойргийн төслүүд яваад гадаад зээл дандаа хөгжлийн томоохон төслүүд байдаг. Ийшээгээ ерөөсө орон зай өгөхгүй байсаар хагаад бид нарыг өнөөгийн нүүрцээр өнөөдөртөө ингээд тулж ийн л та. Тэр цаашаа энэ том төслүүд явхад аль дөрүн бид нар энэ гадаад зээлийг бид нар хэрхэн цаашаа ашиглах юм. Сангийн яам хариулъя. 3 ноембрын микрофон. За Батнайрын гишүүний асуултанд хариулъя. Яг би сүүлийнх нь асуулт хаагдчихлаа. Сүүлийнх нь асуултнаас эхлээд хариулъя. Таны хэлж байгаа яг үнэн одоо манай засгийн газрын гэрээтэй нийтдээ яг 23 онд бол нийтдээ 140 төсөл байсан. Өнөөдрийн байдлаар бол 130 төсөл байгаа. Зарим төсөл нь дуусаад, зарим нь шинээр эхлээд. Тэг ингээд нийтдээ бол яг 10.2 их найд төгрөгийн ашиглах боломжтой үлдэгдэл байгаа. 13 их найдын одоо яг хилцээний шатнд явж байгаа төслүүд байгаа даа. Тэгээд яг уу та сая бас анзаарсан бах нөгөө төсвийн тодтол дагуулад өгсөн төсвийн доктортой байдлын тухай хуулид өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуулийн дээр бол одоо яг нөгөө төсвийн зарлагын хязгаар тооц гаргачлалтаа энэ гадаад зээлийн ашиглалтын хэмжээг оруулахгүйгээр бид нэр ингээд төсвийн нөгөө суурь тэнцэл дээр бол нэмэх 2% гаргаад тэгээд тэр гарсан ашигаараа эргээд зээлээ төлөх байдлаар ингээд явна гэд
явсан. Тэгээ энэ жил жишээлбэл яг 1.2 их найдын зээлийн ашиглалтыг 984 тэрбумаар нэмэгдүүлээд 2.2 их найд болгосон. Тэгээд яг төсөв таны хэлдэг үн ингээд урсгал зардал талдаа зарлага маань ингээд тулчаад хөрөнгө оруулалтын зарлаа бид нэг нэмж чадахгүй байсныг сая бол ингээд төсвийн тодтголоор одоо ингээд хэрвээ маргааш их хурлаар батлагдвал энэ маань ингээд шийдэгдэх явах бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр яг бид нар бол энэ 130 төслийн ер нь бол 71% нь ер нь дандаа дид үтц эрчим хүчний томоохон төслүүд байгаа та томхноос нь дурдвал одоо энэ төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц, газрын төс боловсруулах үйлдвэр гээд энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг бид нэр санхүүжилтийг нь бол дандаа гадаад зээлсэлмжээр хийж байгаа учраас ашиглалтыг нь ингээд төсөв тал дээрээ хийгээд явах юм боломжийг бол нээсэн байгаа. Тэгэхээр бид нар бол одоо бол эх жилүүдэд ер нь бас нэг 2.2 их найдаас буухгүйгээр энэ суурь хэмжээндээ юм уу эсвэл түүнээс дээш хэмжээнд ингээд гадаад зээлийн ашиглалтыг хийгээд явах юм төсөөлттэй байгаа маа. Эхний асуултыг манай төсөв юм. За 4 номерын микрофоныг өгч. За өдрийн мэнд та бүхэн Батнайрамлах гишүүний асуултанд хариулъя. За Монгол улс бол төсвийн тусгай шаардлагаараа бол үнийг бол тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил 2023 оны байдлаар гэхэд бол манай гол нэр төрлийн түүхийн эдийн үн тэнцвэржүүлсэн журмаар тооцоход бол жишээлбэл нүүрсний үн бол 110.8 Америк доллар, зэсийн үн бол 8386.7 ам доллараар бол бид нар тэнцвэржүүлсэн үнийг тооцсон. Гэхдээ зах зээлийн яг дэлхийн зах зээлийн дундаж үн бол жишээлбэл нүүрсний үн бол 144 доллар, тэгээд зэсийн дундаж үн бол 8500 байсан буюу манай зах зээлийн үн бидний тооцсон тэнцвэржүүлсэн үнээс илүү байсан учраас энэ нь бол манай докторжуулалтын санд хуримтлал хэлбэрээр бол орсон байгаа. За тэгээд 2023 оны эцсээр бол докторжуулалтын сан 676 орчим тэрбум төгрөг болоод докторжуулалтын санд орсон. Докторжуулалтын сангийн үндсэн зорилго бол мэдээж уул уурхайн савлгаанаас хамгаалагдсан байдлаар хэрвээ уул уурхайн үн тодорхой хэмжээнд 20%-аас доошоо буугаад төсвийн орлого тасалдах нөхцөлд бид нар докторжуулалтын сангаас авч хэрэглэх хуулийн зохицуулттай. Тэгээд 2023 оны эцсийн байдлаар бол докторжуулалтын санд бол 1.6 их найд төгрөг бол хадгалагдаж хоримтлагдсан байгаа. Үүнээс гадна бол ирээдүйн үеийн үндэсний баялагын сан дээр бол одоогийн ирээдүйн үеийн сан дээр бол 3.6 их найд төгрөг 2023 оны байдлаар хоримтлагдсан байгаа нь ер нь бол Монгол улс хэдийгээр уул уурхаагаас бүрэн хамааралтай нь үнэн. Гэхдээ бид нар уул уурхаан энэ үнийн циклээс хамгаалагдсан байдлаар хоримтлын сантай дээрээс нь бүх олсон орлогоо бол тухайн жилдээ зарцуулахгүй байхаар хоримтлуулдаг байхаар хэлсэн тогтолцоотой хариулж туслаа, баярлалаа. За баярлалаа. Энэ гадаад зээлийн ашиглалттай холбоотой бас нэмж хэлэхэд Монгол улсын нийт гадаад үр төлбөрийн хэмжээ 33 орчимтэй тэрбум доллар байгаа. Тэгээд энэ 23 оны төсвийн гүйцэтгэл дээр зээлийн үйлчлэгээний төлбөрт 1 их 150 тэрбум төгрөг зарцуулсан байж байгаа. Тэгэхээр зээлийн үйлчлэгээний төлбөр манай төсвийн одоо бас 6-7% одоо төсвийн урсгал зардлын тийм. За 6-7% бас юм зардлыг эзэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхааралтай баймаар байна. За